За сайн байна уу монголчуудаа. Ороод ирээрэй охтуудаа. За би та нарт өнөөдөр ингээд нэг юмыг дуулахыг гэж бодлоо. Энэ юу вэ гэхээр зэрэг аюу олон хүмүүсээс эхнийхээ одоо нөгөө бид нарт ингэж тайлбарлаж ярьдаг энэ лайфыг хадгалаад өгөөч гэсэн тийм хүсэлт ирсэн л тээ. Тийм учраас би лайфа хоёр тасалж хийх болно шүү. Учир нь эхний энэ та нарт ингээд жоохон ч гэсэн юм ойлгуулах гад хүсэж байгаа энэ ямыгаа би видео чигээр нь хадгалж үлдээ. Тэгээ дунд нь ахаад нэг таслаад тэгээ өглөөнийхөө тасгалыг хийх тийм группийн хүмүүстэй ажиллах юм эхлэе заяа. За тэгтэр зэрэг өнөөдөр шинээр нэмэгдэж байгаа хүмүүст би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би Герман улсын Берлин хотод эрүүл мэнд спортын дээд сургуульд Life and Business Coach чиглэлээр сурч би оюутан. Ингээд миний өглөө гэсэн энэ группийг нээж би та нартайгаа өглөө болгон дасгал хийж өөрөөр хэлбэл дээр нэмээ та нарынхаа толгойг өглөө бүр бяцхан-бяцханаар цэнэглээд байх гэсэн үднээс би энэ группийг ажиллуулж байгаа гэдгийг та нар мэдж байгаа. Өчигдрийн бидний ярьсан сэдэв болох дээр зэрэг аз жаргалтай амьдрахын утга учир буюу аз жаргалтай амьдрахыг хүн хинээс хаанаас яаж эхлүүлж чадах вэ гэдэг тал дээр ярьсан. Өнөөдөр болох дээр зэрэг би та нарт сэтгэл зовнилт гэдэг асуудлын тухай ярих гэж бодлоо л да. Сэтгэл зовнилт гэж яг үндэ юу юм бэ? Яагаад аюул их хүмүүс ингэ сэтгэл зовниод байдаг юм бэ гэдэг тэр асуултанд хариулах гээд би оролтъё заяа. Яагаад тэгэхээр зэрэг би өөрөө яг энэ асуудалд амар олон сар хоног те өөрийгөө маш их зовоосон. Өөрөөр хэлбэл өстой нэрээ өнгөрсөн баларсан бүх юмыг бодоол одоо ирээдүйд яах бол гэж бодоол өөрөөр хэлбэл миний хүч аюу их компьютер тоглоод ээжийнхээ сэтгэлийг зовоогоод байлаа шүү дээ. Тэр үед нь би юу гэж бодсон бэхээр хаа хол өнгөрсөн баларсан одоо манай экс буюу хүүгийнхээ аавыг бодоол за энэ ч өстой амар тоглодог хүн байсан шүү. Энэ тоглоом нь миний хүүд одоо ингээд удамшчдсан байх таа гэж аль өнгөрсөн баларсан ямыг бодоол аль эсвэл одоо ингээд миний хүү ирээдүйдээ энэ байдлаараа байвал сургуулаа төгсөж чадахгүй тоглоомын донтой болоод ингээд бүх асуудлыг ингээд айгүй муухагаар хараад ингээд хүүдээ ингээд бүр ирээдүйд хизээч болоогүй юмыг нааж ирээд л би бодоод сэтгэлээ зовниулаад байдаг байсан. Тэгээд ингэж удаан бодсны эцэст би энэ юмны учрыг олсон л доо. Энийн юу вэ гэхээр зэрэг энэ бол бидний тархины бидэнтэй тоглоод байгаа асуудал юм байна гэдгийг л ойлгосон. Өөрөөр хэлбэл бидний тархинд тэгэд аль дээр үеэс одоо уламжлагдаж ирсэн тийм айдас гэдэг тийм одоо үүрэг айдсын дохиог биднэрт дамжуулдаг үүрэг бүхий нэг хэсэг байдаг юм байна л да. Тэр хэсэг болох дээр зэрэг бидний бодлыг яг одоо тулгамдаж би асуудал байна уу? Аль эсвэл аль өчигдөр уржигдөр хэдэн жилийн өмнө болоод өнгөрсөн асуудал байна уу? Аль эсвэл ирээдүйд болох асуудал байна уу гэдгийг хооронд нь ялгаж салгаж мэддэггүй улмаас бидэнд шууд айдас гэдэг мэдээллийг шууд бид нарт ингэж хүргээд тэр нь бид нар ингээд санаа зовнилт болж хувираад санаа зовнилт гэдэг юм үүсдэг байгаа байхгүй юу? За тэр гууд чинь одоо яг саяны хэлснээс санаа зовнилт гэдэг чинь гурван юмнаас үүсчихлээ тий. Нэгдүгээрт юу вэ гэхээр зэрэг аль өнгөрсөн баларсан юм. Тэрэнд бид нар тэр нь одоо юу ч байдгийн тий. Одоо өнөөх чинь өчигдөр гэртээ сайн явж харьсан болов ч юм уу ингээд өөрөө ингээд өнгөрсөн юм дээр ингээд дими юмд ингээд санаа зовох жишээ тий. За нөгөөх нь болох дээрс ирээдүйд болох үйл явдалтай бодож санаа зовох жишээ тий. Жишээлбэл за байз яадаг юм бэлээ би энэ ажлыг орхичих уу яачих уу энэ ажлаасаа би гарчих бол ирээдүйд мөнгөгүй болчих болов аль эсвэл одоо яадаг бол гэд ингээд хизээж болоогүй юм их сэтгэлдээ ургуулж удаад санаагаар зовох жишээтэй. Тэгээд үнэлсэн нэг юм болох дээр зэрэг яг одоо тулгамдаж би асуудал. Одоо тулгамдаж би асуудал гэдэг чинь бидний санааг зовох ёстой. Уг нь ганц юм биз дээ тий. За ингээд тийм гоо чинь бид нар чинь хүн шүү дээ. Өнөөдрөөрөө л амьдрий л та цөмөрөө. Яхаараа заавал ирээдүй өнгөрсөн бүх юмыг хольж шимж бид нар тэр нь санаа зовж амьдрах хэрэгтэй. Өнөөдрөөрөө л амьдрий. Ингээ бодоод үзэхрээс зэрэг бид нар өнөөдрөөрөө амьдрий гэсэндээ одоо болж би асуудал гэхээр за энэ асуудлын 60%, 70% нь баг бид нар ингээд санаа зовнилт хэрэггүй юм санаа зовж байгаагаа олоод мэдчихлээ тий. За өнөөдөртөө төвлөрөө гэхээр чи бид нар 30% нь л бид нар ингээд санаа зовох хэрэгтэй болж байгаа байхгүй юу. За тийм гот энэ санаа зовлтыг ахаа дотор нь хоёр ангилчихж байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ яг үндэ надад учир утгатай асуудал байна уу? Аль эсвэл учир утгагүй асуудал байна уу? Би яг ямар асуудлаас болоод санаа зовноод байна гэхээр энэ чи ахаа дотор хоёр хуваагдаад ирж байгаа. Учир утгатай гэдэг нь юу вэ гэхээр зэрэг миний шууд нөлөөлж чадах буюу миний хяналтын дор явагдаж чадах тийм асуудал бол миний санаа зовох асуудал. Нөгөөх нь болох дээр зэрэг би тэртээ тэргүй нөлөөлж чадахгүй, би тэртээ тэргүй хямж чадахгүй тийм асуудал
би санаа зовох шаардлага болчихж байгаа байхгүй. За ингээд өнөө 30-ын чи 15% нь ахиад байхгүй болчлоо. Ингээд үзэхээрээс зэрэг чиний санааг зовоож байгаа 100% юмны 15% нь чиний санаа зоволт чамд хамааралтай зүйлүүд байдаг байх нь 85% нь болох тэр зэрэг ямар ч хэрэггүй. Энийг ойлгоод мэдсэний дараа чи энэ 15% зүйлтэйг л ажиллах шаардлагатай болно. За энэ 15% зүйлтэйг яаж ажиллах вэ гэдэр зэрэг угаасаа тэгээд зөвлөдөг л дөө. Та нар ингээд журнал хөдөлдөг бол тэрэн дээр ингээд эхнээс нь эцсийг хүртэл яг тэр ирээдүйд биш, өнгөрсөн биш, яг одоо санаа зовж буй тулгымцсан асуудлыг бүгдийг нь бич. За тэгээд ингээд цагаан дээр хараар бичсэний дараа чи тэрнийхээ ард нь окей, энэ асуудалд би шууд нөлөөлж чадах уу? Аль эсвэл шууд нөлөөлж чадах бол яаж нөлөөлж чадах вэ? Энэ миний яг хяналтанд ор байж чадах асуудал мөн үгүй юу гэдгийг ард нь бас ингээд жагсаад бичээд үзэх хэрэгтэй. За ингээд жагсаад бичиж үзсэний дараа чи бараг л ер нь хариугаа олчихно. За хэрвээ те окей, би одоо ямарваа нэгэн асуудалд санаа зовж байна. Ирээдүйд би энэ ажлаас гарвал яах вэ гэнэ. Одоо өнөөдөр миний над дээр таарсан асуудал л да. Би яасан бэ гэхээр би ер нь ажиллаа болтiin билүү. За ер нь 50% нь ядаж болъё гэсэнд өнөөдөр би дарагтаа ороод би ажилласаа боллоо. 50% би гаргамаар байна. Яг гэвэл 50% өөртөө байлгаж би өөрийнхөө сурч боловсрох ирээдүг өөрчлөлтөд би гаргах гэсэн юм а гэдэг дарагтаа ороод өнөөдөр би хэлсэн л дээ. Манай дарагт гэсэн чи яг жоохон гонигтай байсан ч гэсэндээ окей энэ чиний асуудал тэгэхээр чи болно гэсэн. Тэгэхэд би энийг хийхийн тулд би өчигдөр бас айгүй ботсон байхгүй. За би хийх үү байх уу гэж тийм учраас зэрэг энэ болох дээр зэрэг яг миний санаа зовж байгаа асуудлаа би цагаан дээр хараар бичиж үзэж байгаад би энэ миний асуудал мөн үү гэдгээ шийдсэн. Мөө миний асуудал. Энэ би л очиж ажилласаа гарыг багсхыг гэдэг тийм хариултыг өгнө эсвэл байлна. За тэгээд дээр нь нэмээд би энд би санаа зовснороо би одоо тийм яавал би санаа зовхоо болох вэ гэдэг тийм одоо асуулт ирнэ дээ. Тийм гот би та нарт хэлэхэд ямар тохиолдолд хүн санаа зовхоо байлдаг вэ гэхээр санаа зовоож буй тэр хар зүйлүүдийг хар энергийг зөв энерги рүү ингэж одоо трансформ хийж чадвал өөрөөр хэлбэл ингэж ургуулж чадвал чиний санаа зовох зүйл чинь байхгүй болж байгаа байхгүй юу? Миний хамгийн их санаа зовж исэн зүйл юу вэ гэхээр окей, би одоо 100% ажиллаа, 50% ажиллах юм бол 50%-ийн цалингаар амьдрахад хэцүү болох болов уу гэдэг асуудал намайг санааг зовоосон байхгүй юу? Тийм гот нь би тэрийг өөрчлөөд юу гэж бодсон бэ гэхээр окей, би энэ ажлаа 50% багасгаснаар би өөртөө юу нэмж чадах вэ гэдгээ бодсон. Гэсэн чи тэр мөнгө бол надад ямар ч асуудал биш юм байна. Эцэст би чи хань нөхөртэй тий дээр нэмээд намайг дэмжих найз нөхөдтэй ингээд ерөөсөө тэр мөнгө бол миний асуудал биш байсан гэдгийг би олж мэдсэн. Тийм гоо би энийг сурснараа би одоо өөртөө 50% цаг гаргаснараа надад юу нэмэгдэх вэ гэж бодсон л доо. Тэгээд тийм гоч окей 50% цаг гаргаснараа би өөрийнхөө сургуульд тий одоо сурч бай сургуульдаа би илүү их одоо нөгөө нэг бүх анхаарал төвлөрүүлж чадна. Дээр нь нэмээд би илүү ихийг мэдэж сурч одоо та нартай болон би ойр хавийнхаа хүмүүс хайраа түгэх ажлаа илүү ихээр эрчимтэй хийж чадна. Ингээд гоё юмнуудаа бичээд энэ бол миний мөрөөдөл учраас миний зүрхнээс гарч байгаа тийм шийдвэр учраас надад аюу гоё гарсан байхгүй. Тийм гот би би чи хариугаа олчлоо. Шууд дарга дээр ороод даргаа би эцсийн хугацаа гэхэд 1 сарын 1-ээс 50% ажиллана. Тэрнээс илүү ирч чадахгүй шүү. Тэгэл хэлсэн чи ингээд хэлсний дараа аюу гоё болсон л доо. Тийм учраас яг л тийм шийдвэрийг та нар өөртөө гаргахын тулд хар дээр цагаанаар бичих хэрэгтэй юм билээ. Энэ миний шийдэж чадах асуудал мөн үү? Шийдэж чадах бол би яаж шийдэх вэ гэдгийг бичих хэрэгтэй байна. За тэгээд ингээд шийдсэн цаг чинь чиний санаа зовох асуудалт 15% байхгүй. За дээр нэмээд шийдвэр олцсны дараа бүр 5% ч юм уу үлдэнэ. За тэгээд бүр сүлд нь заримдаа ингээд чи нойр хүрэхгүй ч юм уу бүр ингээд санаа зовоод болдгоо штэ тий хичнээн шийдээд бичсэн ч гэсэн яг тэр үед нь чи өөрийнхөө энергитэй ажил заяа. Би тийм үедээ яадаг вэ гэхээр зэрэг болоо зогс гэж өөртөө бол бүр яста яг одоо орондоо байсан ч гэсэндээ би ингэж тий зогс одоо болоо гэж тархиндаа би мэдээлэл өгдөг энерги өгдөг би яагаад би ингэж байгаа яагаад би юм хэрэггүй юм санаа зовоод байгаа энэний би хариуг олцсон байж яагаад санаа зовоод байгаа гэд тэгж энерги өгсөний дараа би аюу гой медитацийн буюу одоо бясалгал хийдэг байхгүй юу яг үндэ та нарын сэтгэл санааг бодлыг чинь тэрнээс чөлөөлж нойртой хонуулж аюу сайхан чиний сэтгэлийг гэгэрүүлэх юм чинь бясалгал. Тийм учраас та нар зөвлөхөд бясалгал гэдэг юм их бүх хэмжээгээр та нар хийгээрэй. Энэ бол хамгийн сайхан юм шүү. За тэгээд та нартай ихэд хэрэггүй юм бити санаа зов.
өнгөрсөн юм бити санаа зов. Өөрийнхөө орж нөлөөлж бүтээж хамтарч чадахгүй юмдаа бити санаа зов. Зөвхөн өөрийн нөлөөлж чадах, хяналтандаа байлгаж чадах, контроло тавьж чадах тэр хүрээндээ л санаа зов. Тэр хүрээндээ л чи ажил. Тэгсэн цаг чиний одоо ажил чин бүтэн, амьдрал чин бүтэн, чиний майндсет чин гоё болно. Тэр бүхэнтэйгээ л ажил. Тэрнээс иш бусад юм бити санаа зов. Ингээд одоо өнөөдрийнхөө цөмөрөө санаа зовнилтын хичээлээ дуусгаад одоо цөмөрөө өглөөний гимнастикийн хичээлд орцгоё. За түр баяртай.